За энэ бодлогыг хоёр янзаар бодож байна. Хоёр янз. Нэг нь бол маш амтхан бодож байгаа. Тэрэнд хөтжин бодсноос маш амтхан гэх гэж байна. Гэтэ миний гол зорилго бол нэг видео хэрэглэж бодох хэрэгтэй бодохгүй видео хэрэглэж байгаа. Сорж хэрэгтэй байд. Хөгжүүлэлт видео хэрэглэж ямар гэдэг бол тэгэхээр би тэр аргаар нь бодож байна. За мэдээж 3 шигтэй тий x1 дээр нэмэх нь x2 нэмэх нь x3 болоотой зөөх хэрэгтэй. Хэсэг хийдэг зөөх хэрэгтэй. А хоёрсон үр дүнүүдийнх нь нэлбэр. Энэ бол хоёртой зөөх хэрэгтэй. А харин гурвуулангийнх нь өчөөр юу болох хэрэгтэй? Хэсэг 16 тий нэмэх 16 байх хэрэгтэй. За мэдээж хэрэг x1-ийн юу гэж өгсөн байгаа. Энэ 2, энэ 2, энэ 2 гэсэн үг тий. Энэ ч бас 2 шүү. За тэгэнгүүт энэнийх нь оронд нь 20-ийн тоог нь орлуулчих юм бол юу гэж гарч иж байна вэ гэхээр x2-ыг үржих нь x3 бол хэд гэж гарч ирэх вэ? 8 гэж гарч. А тэгэнгүүт нь бид нар яах вэ гэхээр их чи. Энэний оронд хэдийг орлуулчих вэ? 8-ыг орлуулчих. x1 x1-үүдийн хооронд бас 20 орлуулж тий. Тэгээ бичих юм бол юу болж байна гэхээр 2-ыг үржих нь x2 нэмэх нь энэ голынх чинь 8 гэсэн шүү. 8 нэмэх нь 2-ыг үржих нь x3 тэнцүү 2. За эндээс юу гэж бодож вэ? Мэдээж яг 8-ыг гаргаж нь болоод хасч чинь тий. Тэгэнгүүтээ 2-д болчих юм бол x2 дээр нэмэх нь x3 тэнцүү хасах 3 гэж бодож. А тэгэнгүүт нь одоо энийг x2 дээр нэмэх нь x3 хасах 3 юм шүү дээ. Тэрийг энд нь орлуулчих тий. Энд нь орлуулж хасах 3. Мөн үү? Азуутай. Энэ шар чинь өөрөө 2 шүү дээ тийм үү? X нэг чинь. Тэгэхээр m нь тэнцүү 1 гэж гарч ирж тийм үү? Урталтаа тэнцвэрийн тэнцвэрийнхаа урталт нь хасах 1 гэж гарч ирээд арталтаа хасах m гэж гарч иж байгаа юм чинь m нь юу гэсэн үг? 1 гэж гарч ирж. Шууд ингэ авчулж. Нэгдүгээр хавд. За хоёрдугаар арга нь болохоор шууд энэ дээр. Хоёрдугаар арга нь болохоор шууд би улаан авчиж. Зүгээр л хараад нэг шийд нь юу вэ? Хоёртой тэнцвэрж шүү тийм үү? Тэгэхээр нэг суулганых нь оронд яах вэ? 20-ыг орлуулчих юм бол тэг гарах гэсэн үг шүү дээ, тий? 20-ыг орлуулчих хэд болж байна вэ? 8 нэмэх нь 4m нэмэх нь 4 хасах нь 16 тэнцүү тэг. Энийг шугамд гэжтэй энийг болгонгууд тэнцүү гэж авчиж байна. Ингээд болж. Тэгээ яг энэ бодлого жишээлбэл энд нь өөр нэг тоом дахиад өөр параметр авчих юм бол бэлгээр болохгүй. Ингэ бодлоо. Тэр их бол техникийн арга буюу визийн теорем ашиглаж байна. Тэр ч визийн теорем орсон. Тэгээд мянган модон дээр ч гэдэг юм оруулчин зэрэг. За